Дэлхийгэр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хэл дээр түгээхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За өнөөдрийн ярих сэдэв бол Grok мөн Gemini за тэгээд GPT гэсэн ийм гурван хиймэл оюуханы цоо шин хувилбарууд гарсан тухай ярина. Тэгээд өнөөдрийн сэдвийн нэр бол хиймэл оюуны шинэ хэрэг. За яагаад шинэ хэрэг бэ гэдэг талаар өнөөдөр хэдүүлээ мэдж авцгаах болно. За Grok 4.1-ийн тухай ярьж эхлэе. 7 дугаар сарын 9-нд болохоор Elon Musk-ийн XAI гэх компани гэдэг. Тэрний Grok 4 гэх хувилбараа танилцуулж ирсэн. За энэ сарын буюу одоо 2025 оны 11 сарын 17-нд Grok 4.1 хувилбараа танилцууллаа. За Grok платформ дээр 11 сарын 1-ээс аажмаар 4.1 гэдэг загварлаа шилжиж эхэлсэн юм байна. За тэгээ 17-ны өдөр буюу одоо энэ сая 11 сарын 17-нд тэр бүрэн шилж дууссан байна. За энэ загвар нь болохоор гарсан даруйда LLM Arena-гийн одоо текст боловсруулдаг чадвар шалгадаг текст Arena гэдэг. За энэ дээр болохоор туршилтын шатанда 1462 оноо авч одоо тухайн үеийн хамгийн ухаантай загварууд болгон GPT 5.1 болон Gemini 2.5 Pro энэ одоо загваруудыг давсан баг. За тэгснээр одоо хамгийн ухаантай болж штэ. За цуг танилцуулгдсан энэ эргцүүлэх чадвартай Thinking гэх загвар байгаа бас энэ Grok-ийн. За энэ тэр нь болохоор 1495 оноо авсан. Одоо баг 1500 баг давгшихсан байна. Дээд амжилт тогтоосон ийм одоо хамгийн ухаантай загвар болсон гэж. За тэгээд харамсалтай нь болохоор энэ одоо оноонууд нь болохоор бүгдээр туршилтын одоо үнэлгээтэй. Туршилтын үнэлгээ гэдэг утгаар бол яг бодит үнэлгээнд тооцоод хэцүү байдаг. Одоо яг бодит бүтээгдэхүүн болоо гараад ирэхэд бол буурах хандлагатай байдаг. За яг компаниуд болохоор өөрсдөө ингээд нөө модельөө сургахтаа тэгээд анханаас нь тэгэж сургачихж байгаа байхгүй одоо юу гэдэг энэ тестэд зориулаад сургачаар тэр тестээ айгүй өндөр оноо аваад идэг. Яг бодит амьдрал дээр гараад ирэхээр нөгөө нэг тестээ сураагүй гэж идэг ч юм уу те. Тэг ингээд оноо борчдөг гэсэн. Би EQ Bench гэдэг бас ийм шалгалт байдаг. Энэ болохоор одоо нэг хүний юг сэтгэл санааг хэрхэн ойлгож ин гэдгийг харуулдаг ийм одоо тест байгаа. EQ Bench 3 гэдэг. За тэрэн дээр 1586 оноо авсан болохоор хүний сэтгэл хөдлөлийг илүү ойлгож одоо сэтгэл санааг нь дэмжсэн хариулт өгнө гэж одоо хэлсэн. Гэхдээ яг бодит байдал дээр бол яг EQ Bench дээр бол 1310 оноо авсан. За эхний 10-т ч байтал өгч байгаа. За дэмэрэл 3 дахин багассан гэж одоо өөрөөсөө мэдгдсэн. Гэхдээ энэ ноёрхол нь болохоор нэг одоо тим айхтар удаан хөргөлжлээгүй. Одоо ганц хоногч хүрээгүй. За энэний дараа болохоор хиймэл оюуны салбарын тэргүүлэгч. За өөрсдийн бүтээсэн хиймэл оюуны системээрээ одоо уургийн нугалралтыг тооцоолсон ажлаараа эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал авч ирсэн. За өнөөдрийн бүх хиймэл оюунуудын суурь трансформер гэдэг загварыг анх гаргаж ирсэн. За дэлхийн нийт одоо өгдлийг бацдаг. За тооцоолын хүчин чадлаар дэлхийд тэргүүлдэг. Google компани CEO Сундар Пичай. За Улаанбаатарын цагаар болохоор 2025 оны 11 сарын 18-нд 23 цаг 30 одоо 23 цаг 30 минутад Gemini гэдэг юм жиргэг X дээр орсон баг. Gemini гэдэг үгний артал 3 ширхэг А ингээд залгаж байгаа. За хүмүүсийн Gemini 3 гарах нь гэдэгтэй бөөн хүлээлт бас. За 30 минутын дараа өөрийнхөө одоо X дээр бас Улаанбаатарын цагаар энэ 2025 оны 11 сарын 19-нд тэг цагт яг Gemini хиймэл оюуныхаа дараагийн цоо шин загвар Gemini 3 танилцуулснаар одоо интернетийг тэр чигт нь эвдлэг шахсан. За Нобелийн шагнал Демис Хасабис гэдэг саяхан Нобелийн шагнал авсан тийм хиймэл оюуханаар. За тэрээр болохоор өөрөө хэлэхдээ бид AGI буюу одоо ерөнхий хиймэл оюунд хүрэх замдаа дахин нэг том өсрэлт хийлээ. Үүгээр Gemini 3 гэх цоо шин одоо хиймэл оюуны 90 үе эхэлж байна хэмээн одоо өөрсдийгөө тодорхойлсон. За өмнөх Gemini 2.5 загвар нь болохоор LLM Arena дээр хагас жилийн турш одоо бусад загваруудаас хол тасархаа тэргүүлж авсаг одоо бид нар мэдж байгаа. За өмнө нь бол Gemini 2.5 одоо бид нар бол өмнө нь ямар 90 үед амьдарч байсан бэхтэр Gemini 2.5 гэдэг 90 үед одоо амьдарч байсан гэсэн үг байх нь шүү дээ тийм ээ. За энэ Gemini 3 нь болохоор энэ буухайг нь үргэлжлүүлээд анх удаа 1500 гэдэг оног давсан. За энэ өсрөнгөө өндөр рекордыг дахин тогтоосон. За энэ Google компани. За Humanity Last Exam гэдэг одоо хүн төрөлхтний сүүлчийн шалгалт гэх юм уу те. Энэ ерөөсөө баахан эрдэм шинжилгээний юм докторуудын, профессоруудын төвчний юм асуултууд байдаг. За энэ дээр болохоор 37.5% давсан. За энэ болохоор одоо профессор докторийн одоо PhD төвшөнд эргцүүлдэг гэдэг одоо баталж харуулсан. За хайлтуулан код ажилуулах нэмэлт түүл багаж одоо ямар ч тийм тусалцаа байхгүй гэсэн. Одоо өөрөөхөө шууд оюун ухаанаар 45.8% давсан.
За энэ итгэхийн аргагүй том одоо ийм өсрэлт болж байгаа. За Gemini 3 Deep Think гэдээ бас цоо шин загвар танилцуулсан. За энэ бол одоо агсан түвшинд эргцүүлдэг гэдэг ийм загвар байна. Одоохондоо болохоор олон нийтэд одоо дэлгэдэг байгаа. Ямар ч нэмэлт багаж байхгүйгээр 41% давсан. За тэгэхээр OpenAI одоо энэ GPT-5 гэдэг загвар нь болохоор дөнгөж одоо 25.6% байсан. Өөр бусад одоо бүх одоо шалтгаанууд төр шинэ рекорд бүх шалгалтууд нь шинэ рекорд тогтоогоо авчих. За Matarena гэдэг Matarena Apex гэдэг 23.4% давсан нь тэр 1% сэтрэхгүйс өмнөх одоо хиймэл оюуханууд бүгдээрээ 1% ерөөс сэтрэхгүйс. Тэгсэн чинь энэ дээр 23.4% авсан. За огцом одоо энэ рекордыг эвдэлж байна. ArcGIS 2 гэж шалгалт байдаг. Одоо 6 асуултуудыг ингэж асуудаг. Ер нь бол ингээд юм AGI үгүй юу гэдэг ерөнхийдөө шалгаж байгаа юм шиг тийм асуулт. За энэ дээр болохоор 31.1% давсан нь болохоор одоо өмнөх бүх одоо рекордуудыг 2 нугалсан ийм амжилт үзүүлж байгаа. За харин Deep Think гэдэг нөгөө ухаантай загвар нь болохоор одоо илүү агсан түвшинд сэтгэн боддог загвар нь болохоор 45.1% давсан. За энэ AGI-д тунд өгөж очиж гин гэсэн. Одоо нэгэсэндээ AGI-ийн шалгалтад 45.1%-тэй одоо орж ийн гэсэн үг шүү дээ. За ингэж ойлгож байна. Gemini 3 Pro энэ загварыг болохоор одоогоор туршилтын журмаар үн төлбөргүй бид нар ашиглах боломжтой. Одоо шууд аппликейшн руу ороод ч юм уу эсвэл веб руу ороод ашиглаж болно. Gemini 3 Deep Think гэдэг одоо саний энэ бүр хамгийн ухаантай гэдэг загвар нь болохоор агсан түвшинд одоо эргцүүлэх боломжтой. Туршилтын шатандаа явж байгаа болохоор зөвхөн цөөн хэдхэн хэрэглэгчтэй ашиглах боломжтой юм. Тэгээд яг ойрын цөөн хэдхэн 7 хоногийн дотор бол гаргана гэсэн одоо иймэрхүү амлалтыг өгсөн. За Gemini 3 энэ гар утасны Gemini application гэж байгаа. За web application гэж байгаа. За хөгжүүлэгчд байх юм бол одоо тий AI Studio гэж байгаа. Cloud үйлчлэгийн Vertex AI гэдэг байгаа. Gemini одоо CLI гэдэг терминал дээрээс ордог тий. Бас одоо Google-ийн бусад бүх одоо энэ хиймэл оюуханд нэгдсэн байсан одоо юунууд дээр платформуд дээр бүгдэн дээр нь Gemini 3 нэгэн зэрэг танилцуулагдсан. За тэгээд одоо бидний дуртай энэ 3 дахь платформуд одоо Cursor ч юм уу GitHub, JetBrains одоо энэ Manus гэх мэт одоо платформ дээр шууд одоо бид нар ашиглах боломжтой. За ийм загвар байна. За энэний одоо Gemini 3-тай 3 дотор одоо танилцуулсан хамгийн том одоо гайхалтай мэдээ нь болохоор Google Anti-Gravity гэдэг цоо шин ийм хөгжүүлэлтийн агентик платформыг танилцуулсан. За үүнд одоо энэ Google Anti-Gravity дээр төлөвлөх, гүйцэтгэх, шалгах, сайжруулах гэсэн энэ хөгжүүлэлтийн бүх төвшөнд бүрэн автомат одоо агент ажиллаад тэгээд одоо санаа зүгээр дөнгөж одоо санаа байсан аппликейшнийг одоо хэдхэн хормын дотор бүрэн ажиллагаатай бүр бүтээгдэхүүний төвшний ийм бүтээгдэхүүн төвшөнд хөгжүүлж гүйцэтэн гэдэг чинь. За browser use гэдэг. Browser use гэдэг чинь одоо ерөнхийдөө хиймэл оюуханд браузер ашиглах боломжтой болж байна. Нэгсэндээ веб браузерыг өөрөө ингээ харж агаад яг хүн шиг ашиглах боломжийг олгодог. За энэ болохоор агент нь өөрөө энийг ашиглаад тэгээ өөрийнхөө одоо бичсэн хөгжүүлсэн веб аппликейшнийг өөрөө шалгаад за тэгээд өөрөө алдааг нь засаад өөрөө сайжруулад бүрэн автоматар ингээ явна. Одоо хүний ямар ч оролцоо шаардлага байхгүй. За тэгэл ерөөсөө эдгээр орны дотор аппликейшн өөрөө гараад ирнэ. Өөрөө энэ ч хөгжүүлээ авчихна шүү дээ. За өмнө нь болохоор яг энд чинь бол заавал хүний оролцоо хэрэгтэй. Одоо яг компьютер доторх файлуудыг устгах чинь гэдэг ч юм уу. Янз бүрийн буруу бас юм юмнуудыг хийчих боломжтой болохоор хүний оролцоо заавал чухал байсан бол энэ Google Anti-Gravity бол бүрэн юм автономт хөгжүүлэгч гэсэн үг ээ. За өмнө нь болохоор Google гэдэг бол ер нь интернетийн хайлт гэдэг утгатай ер нь баг үйл өгүүлсэн байсан. За хиймэл оюуны чат гэдэг юм гарч ирснээр болохоор энэ одоо Google-ийн хайлт гэдэг зүйл одоо нэгэсэндээ үйл өг болсон байсан Google одоо хоцрогдоод одоо юу гэдэг тийм ChatGPT гэдэг юм одоо баг тийм үйл үг одоо гарч ирж байна. Гэхдээ Google энийхээ эсрэг юу хийсэн бэ гэхээр хиймэл оюунтай хослуулсан тийм үйлчилгээ гаргасан өөрсдийнхөө хайлтыг. За заавал хиймэл оюуны одоо тусдаа үйлчилгээ ашиглах шаардлагагүй. Тэгээ ерөөсөө аль хэдийн хэрэглээс орсон байсан одоо Google-ийн хайлтаараа хиймэл оюуны хэрэглээг авчих боломжтой юм гарт ойр үйлчилгээг танилцуулсан баг. Тийм Gemini 3-ыг болохоор энэ одоо энэ search mode гэдэг байгаа шүү дээ. Шууд хайлтан дээр хиймэл оюухан шууд өөр автоматар орж ирдэг. Энийг болохоор шууд нэвтрүүлсэн. За Google AI Pro Ultra гэдэг тийм subscription-ууд байдаг Google-ийн. За энэ subscription-ыг авсан ийм эрх авсан хэрэглэгчид болохоор шууд энийг ашиглах боломжтой. За тэгэхээр одоо Google бол үйл үгээс мартагдана гэдгээс айх шаардлагагүй болж байна шүү дээ. Тэгвэл наад Google дээр ч өөр тэр хиймэл оюухан гараад ирсэн. Google-ийн хайлттай хиймэл оюуханы тусламжтай гэж. За Gemini Agent гэж гарч ирсэн. За энэ Gemini Agent яг өмнө нь OpenAI-ийн танилцуулах галсан зүйлтэй. Гэхдээ
дэлхийн хамгийн ухаантай хиймэл оюухан дээр суурилсан ийм эйжент. За таны өмнөөс өдөр тутмын комплекс олон шаталтай даалгавруудыг эхнээс нь дуусгах хүртэл нь бүрэн автоматар гүйцэтгэж байна. За жишээ нь онгоцны билет, буудлын өрөө, үйлчлэгээ захиалах, за имэйлүүдийн зэгцлэх гэдэг ч юм уу те. Google AI Ultra одоо ирэх авсан хүмүүс. Одоо өмнө нэг AI Pro Ultra гэдэг эрхүүдийг авсан хүмүүс байсан гэдсэн шүү дээ. Тэгвэл энэ Ultra гэдэг эрхийг авчих юм бол энэ шинэ боломжийг ашиглах боломжтой буюу Gemini эйжентээр өдөр тутмынхаа ажлыг хялбарчлуулах боломж үүсэж байгаа. Хамгийн ухаантай энэ загвар шүү дээ те. За ямар ч ийм том юм болоод интернетийг донслогоод бөө юм болсон. Одоо ямар ч сан бид нэр цоо шин хиймэл оюуны эрэнд орж ирлээ. LLM Arena гэдэг чинь болохоор энэ хиймэл оюунуудыг хооронд нь мэдлэгээр нь өрсөлдүүлж яадаг. За тэр төрөл бүрийн салбартай зураг таних айлсгүй одоо тэр код өчих, интернетийн веб аппликейшн хөгжүүлэх гэх мэт бүгднгээр нэгэ жагсааж яадаг. Энэ зүйлүүдээр цоо шин өсрэлт авчирсан ийм хиймэл оюун гарч ирсэн байна. Мэдээж энэ бөхөөс бол OpenAI компани бол хойшоо суухгүй. 8 дугаар сарын 7-нд энэ оны OpenAI компани GPT-5 гэдэг загварыг танилцуулж ирсэн. За тухайн үед бол тэр AGI гарнаа гэсэн одоо тийм олон нийтийн хүлээлт байсныг давж чадаагүй. Одоо энэ тухай бол өмнөх галуу шоу нэвтрүүлгээр бас тухайн үед нь ярьжсэн шүү дээ тийм ээ. За 2025 оны 11 сарын 12-нд GPT 5.1 гэдэг загвараа танилцуулсан байсан. За тэгээд Gemini 3 удаа дөнгөж гарч ирчээд ингээ бай. Одоо ганцхан өдөр болоо тэгээ бийж ангууд яг энэ 11 сарын 19-нд GPT 5.1 Codex Max гэдэг хөлбөрөөр танилцуулсан. За тэгэхээр Google-ийнх нь болохоор Gemini 3 танилцуулаад одоо интернетийг эвдээд хиймэл оюуны ухаанаар ингээ гайхуулж хахад Gemini 3-ын араас шууд нэхэд одоо энэ GPT 5.1 Codex Max гэдэг хөлбөр гарч ирсэн. За Codex одоо мэддэг хүмүүс бас байж байгаа. Одоо терминал дээр ч юм эсвэл одоо элдв бензин платформ дээр шууд энэ OpenAI-ийн эйжент ингээ ажиллаа явдаг. Ийм зүйл байгаа. Би л терминал дээр бас ажиллаж үзсэн Codex CLI гэдэг. За энэ Codex хөгжүүлэлтийн платформ дээр урт хугацаанд нарийн төвхтэй кодыг хөгжүүлэх чадвартай compaction гэдэг юм технологи ашигласан байна. Compaction гэдэг нь болохоор энэ контекстийн цонх гэдэг нэг юм жижигхэн юм дотор бидний одоо хиймэл оюухан гацчаа том төслүүдийг явуулахад ч юм эсвэл кодын одоо энэ төслийн код хэсэгт сум одоо ингээд улам контекст муудад ингээд мангаруулад ингээ мартчихад идэг удаан хугацааны юм хөгжүүлэлт ихээр мартчихад идэг юу хөгжүүлж ийсэн марчдаг ийм тохиолдол гардаг. Тэгвэл тэрийг томсгохын тулд энэ complication гэдэг технологи ашиглаад контекстийн цонхыг сая токеноор одоо ажиллах боломжтой болгосон. За энэ хурдан ухаалаг тэгээд хамгийн чухал нь болохоор энэ токены зарцуулалт бага буюу одоо зардал бага. Одоо нэгэсэндээ ашиглалтын зардал маш бага болгож өгснээр юм онцлог гэдэг. За Codex-ийн хувьд болохоор өмнө бол MacOS Linux орчин дээр бол илүү сайн ажилладаг байсан. Одоо яг Windows орчин дээр ингээд ажиллуулчихаар дандаа юм нөө Linux-ийн команд өгөөч юм уу MacOS шал өөр юм bash shell-ийн командуудыг өгдөг байсан бол энэ анх удаа энэ Codex Max GPT 5.1 нь болохоор Windows орчин дээр үлэгдсэн гэдгээр онцлог. Тэгэхээр Windows орчинд хүртэл ашиглах боломжтой байх нэ. За одоогор болохоор SWE Lancer гэдэг тийм бас оюухан шалгадаг тест байдаг. Гэхдээ энэ тест нь болохоор өөрсдийнх нь тестлээ OpenAI. Тэгэхээр OpenAI өөрсдийнхөө зохиосон тестэн дээр өөрсдийнхөө хэмиг өндөр онол ахуулах байлгүй дээ. Гэхдээ тэрэн дээр болохоор өөрийнхөө одоо нэгэсэндээ software engineering Lancer л гэсэн үг л дээ. Тэгэхээр software engineering хийдэг. Ер нь бол ихэнхдээ веб хөгжүүлэлтийн юмнууд л авааддаг. За тэгэд энэ дээр болохоор энэ хөгжүүлэлтийн шалгалтанд болохоор 80% авсан гэж байна. За энэ бол нэлээд өндөр оноо гэж. Уг нь бол өөрсдийнх нь шалгалчтай тиймэрхүү байгаа. Одоохондоо бол LLM Arena мэт одоо энэ бодит яг бидний гарт баригдах юм үнэлгээл харах хийгдийг цоо шин загвар гэсэн үг шүү дээ. Хэдхэн хоног юм гарч ирсэн. Яг хөө би энэ тэнрүүгээр ингээд интернетээс ингээ хайгаа самбардаад үзэхээр болохоор код хөгжүүлэлт тал дээр бол Gemini 3 Pro бол дүүцэж очино гэдэг. Ер нь бол дүүцэж очино. Доор нь л байна. Гэтэ бол ер нь бол нилийн бас дүүцэж очсон гэдгээр бас нилээ хүмүүс бол битсэн байлээ. Тэгэхээр л Gemini 3-ыг бол гүйцэх болоогүй юм байна. За энэ цоо шин энэ Google Anti-Gravity гэдэг энэ код хөгжүүлэлтийн эйжентийг бол бүр амар надад үнэхээр гайхалтай санагдсан. За ямар ч иймэрхүү 90 үед бид нар морилж байгаа юм байна. Тэгэхээр одоо удахгүй улам л одоо веб хөгжүүлэхэд ч юм уу аппликейшн хөгжүүлэхэд илүү хялбархан. За тэгээд ер нь бол заавал одоо миний одоо мэрэгжил програм бичээд идэх хүмүүс хэрэггүй болж байгаа юм байна шин. Тэгэхээр одоо програм код бичдэг хүмүүс ах юм бол хиймэл оюухан дээр ингээд эртхэн ингээд найзлаад авчих юм бол утахгүй бол заавал ингэж нэг код бич суух өстэй толгооноос одоо ингээд
зулгаадаг ажлаасаа салах нэ гэж сайхан мэдээ ч юм уу муухай мэдээ ч юм уу иймэрхүү зүйл байна. За баярлалаа. Дэлхийн эрнийг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйг их хэл дээрээ түгээхээр Хас Чулуумын би Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилээ. За дараагийн дугаараар уулзцаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.